Эрхэм хүндэт тэнгэр шүтлэгт монголчуудаа хөннөө сүнүүгийн үеэс хөгшөд өвгдийм нутаг хүн ард бидний хайрыг булаасан орон үлгийн сайхан ууланд өвгдийм тавьсан газар үр ач хүүхдийн үржиж өссөн орон мөнх тэнгэрийн дор мянган хавар Монголын сайхан оронд жил дэлгэрэн инх сайхан улирал айсгүй ирлээ. Монголчуудаа ажил хөдөлмөр аз жаргал сайн сайхан бүхнийг хөсөн өрөөж өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр эхэлж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн хааны өргөг байгуулж хааны алтан хөшөө эзэн бог Чингис хааны иш хөргийг эрхэмлэн залж дээдлэнж байх тухай зарлигууд гадаад харилцааны хүрээнд Монгол дахь Оросын холбооны улсын элчин сайдын яамд эх орончдын өдрөө тохиолдуулан хүндэтгэлийн хүлээн авалт агуу эх орны дайн эхэлсний 85 жилийн ой зориулсан уран сайхны киноны нээлтэнд Монголын бөөгн нэгцүүллийн төлөөлөл оролцсон тухай шүтэн болсон мөнх тэнгэр эзэн хаан Чингисээ эрхэмлэн шүтсэн тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж шүтэж ирсэн мөнх тэнгэрийн үзлийг хэрэгжүүлэхийн төлөө өөрийн ухамсар амьдралаа зориулж байгаа нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэйчүүд удган нараа танилцуулна. Мянган жил хингэрний дуу тасраагүй бөөгийн овоо Монгол орны уулсын манлай төрийн тахилгад Алтай хааны таван богд хайрханд залбирсан Монгол бүү нарын мэдээлэл хөгсөд 2026 Мөсний баярын бөөгийн галын тахилгыг Хөсгөл аймгийн бөөгийн хөрөлгийн хамт олон зохион байгуулсан тухай Монголын бөөгийн нэгцүүлийн түүх булангаар Монголын бөөгийн нэгцүүлийн анх дахь хуралдаанаас дэвшүүлсэн зорилтын тухай Монгол бөөгийн их заран гамбалдын тухайд орсонжийг танилцуулна. 17 дугаар жавны Элдв эрдэнэт хэмээх модон могоо жилийн сар шинийн баярын энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн санаачлагаар Чингис хаан үндэсний музейд их хааны өргөөг байгуулж хааны алтан хөшөө, их цагаан туг, төрийн хасбууд хамгыг бүтээн заллаа. Их хааны өргөөг төрт ёсны түүхэн уламжлал бэлэгдлийн гүн утга агуулгыг шингэн түүхэн их сурвалжийн мэдээ баримт археологийн баримтуудад тулгуурлан байгууллаа. Монгол гэрийг бэлэгдэн өргөөг нар сарыг тэргүүндээ залсан алтан шонхор шувуу шунгаж байсан буусан байдлаар уралжээ. Их эзэн хаан Монгол улс байгуулж өргөөнийхөө хойморт заларч буйгаар бүтээсэн байна. Хааны баруун гар талд монголчуудын шүтээ инх хамгалан төвшин төрийн бэлэгдэл болон их цагаан тугийг байлуулжээ. Алтан хааны хөшөөнд Чингис хаан төрийн алтан тамгаа залж Монгол улсаа байгуулснаа төмөн олонд зарлан тунхаглаж байгаа буюу шинэхэн сэлсэн хааны тамгыг хуралдагсад үзүүлэн тамганд сэлсэн зарлагыг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв гэсэн түүхэн баримтад дагшныг мөнхчүүлсэн бүтээл юм. Сентиний төв хүсэх Чингис хааны онгот тамгатай наран салхины уулзарсан дүрс бүхээс саран Чингис хааны бадраасан агаа үйлсийн илэрхийлсэн салхинаас бадамлан уран гарч буй галын дүрслэл бүхий. Энэ их хааны үйл хэрэг түүний байгуулсан их Монгол улс мөнхөд дуурсагдан дээдлэгдэх өг дээдсээс уламжлагдсан ирсэн улс үүрд оршихыг бэлэгджээ. Их хааны дийл хувцас тэргүүтнийг түүхэн их сурвалж археологийн малтлах судалгаагаар олдсон бичиг баримт хэрэглэгдэхүүнүүд тулгуурлажээ. Эдүгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхэн мянганы сууд хүмүн Тэмүүжин мэндэлж төрт ёс түүхэн соёл хууль цаазын дор Монгол турхныг нэгтгэн өн эрдэнэс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсыг байгуулан Монголын эзэн төхөрний сүр хүчийг тунхаглан Монгол үндэстний суу алдрыг бадраасан эзэн Чингис хаан болон өргөмжлөгдөж дэлхийд дахинд Монголын их амар амгалан тогтоосон билээ. Монгол улсын ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаар зарлагаар эзэн Чингис хааны суу алдар агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төр төсний үнэт өвийг бэхжүүлэн өв үеийг баттгах үүднээс Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх зарлаг гаргаж нэгд эзэн Чингис хааны иш хөргийг Монгол төр эрхэмлэн дээдлэх төрийн ордонд заалгах, хоёрт төрийн бүх байгууллага Монгол улсаас хөлийн чандад суугаад дипломат төлөөлөгчийн газар бүх шатны сургалтын байгууллагууд их эзэн Чингис хааны иш хөргийг дээдлэн залах. 3 дугаар Монгол хүн айл өрх бүр эзэн Чингис
хааны иш хөргийг эрхэмлэн залж дээдлэн шүтэж байх. 4. Монгол хүн бүр их Монгол улсын гал хормтыг сахиж буйгаа үний ухамсарлан эзэн Чингис хааны суу алдар үйл хэрэг бэлэг сургаалыг эрхэмлэн дээдэлж дагаж мөрдөж төрч ёсны үнэт зүйл өв соёлын үр хойчтой өвлүүлэн үлдээж ив игээ сахин баттгаж улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугаа гэжээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын их тайвны зөвлөл гэгдэх уг зөвлөлд 1-р сард Оромын Паблам 14-р яд зөвлөлд эсхийг урьсан ч оролцохгүй гэж мэдэгдэв. Харин ордон их тайвны зөвлөлийн өрнөц шин чанараас шалтгаалan оролцохгүй бөгөөд энэ нь бусад мужуудынхаас өөр юм гэж Ватиканы дээд командагч кардинал Петро Паролин хэлэв. Их тайвны зөвлөл нь анх Газын зориулсан хамгийн сүүлийн үеийн мөргөлдөөний дараа төр засаглалыг хянах зорилготой байсан боловч таран хүнээс хойш даргалагчаар ажиллаж буй уг байгууллага нь дэлхийн мөргөлдөөнийг шийдвэрлэхээр өргөжин хэлнэ гэж мэдэгдсэн. Ватикан оролцохгүй гэж мэдэгдэхдээ Паролин нэгдсэн үндэсний байгууллага нь одоогоор дэлхийн хямралыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн байгууллага гэдгийг онцолсон. Америк нэгдсэн улсын анхны хамблам Оромын Паблио албан тушаалаа авснаас хойш Трампын зарим бодлогыг эд тод шүүмжилсэн. Их тайвны зөвлөл маргаантай хэвээр байна. Монгол дахь Оросын холбооны улсын элчин сайдын яамд эх орончдын өдрөөр тохиолдуулсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Монгол улсын их хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд Батлуутай Оросын холбооны улсаас Монгол улсад зугаа онцгойд бүрэн ихэд элчин сайд Алексей Исиков, цэргийн атташе Паул Петрунийн нар Ахмад дайчид цэргийн албан хаагчид, дипломат ажилтнууд, нийгмийн зөвтгөлтнүүд, сэтгүүлчдэд баярын мэнд хүргэж их тайван сайн сайхныг хүсэн ирв. Мөн өнгөрсөн одоо болон ирээдүйд Батлан хамгаалах салбар дах Орос Монголын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. Тэмдэглэлийн арга хэмжээнд Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Жагас сайхан оролцсон байна. Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайд Алексей Исиков хэлсэн үгэндээ Орос улсад олон 10 жил тэмдэглэж ирсэн эх орны хамгаалагчдын баяр нь ард олны өргөн дэлгүүд тэмдэглэдэг нэр хүндтэй бүхий баримтын нэг билээ. Орос улсын цаг ямагт цэргийн алба нэр хүндтэй эх оронч үзэл манай яс үндэс шашин шүтлэг бүхий ард түмний эв нэгдийн их усүр байж ирсэн. Тиймээс Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний зарлиг болгосны дагуу 2026 оныг Орос улсын ард түмний эв нэгдлийн жил болгон зарласан нь тохиолдлын зүйл биш юм. Хөө завшааныг ашиглан Оросын ард түмний өмнөөс бидний үнэнч найз та бүхэн талархлаа илэрхийлье гэсэн билээ. Бөгд найрамд гарчилсан Солонгос ард улсын ард түмний гармагай удирдагч Жанжин агуу удирдагч Ким Ир Сений өдрийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг лээ. Энэ удаагийн баярыг онцлогтой тэмдэглэж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Чин Ун нийслэл Пхеньянд орон сууцны шинэ хорооллын нээлтэнд Ким өөрийн охин Ким Жуэгийн хамт ирсэн байна. Энэхүү бүтээн байгуулалт нь 5 жилийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хамгийн том бүтээн байгуулалтын хөтөлбөр юм. Тэмдэглэлт айн баярын ажиллагааг нээж бүгд найрамд гарчилсан Солонгос ард улсын онц бөгөөд бөрийн ихэд элчин сайд ОС-ийнхоо баяр хүргэж нээлт хийв хэллээ. Үйл ажиллагаанд улсын их хурлын гишүүд албаны төлөөлөгчид оролцлоо. Баярын ажиллагаанд Ахмад дипломатч Гомб, Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн төлөөлөгч Тэргүүн Жаргал сайхан оролцлоо. Баярын ажиллагаанд Өмнөгийн аймгийн цогц бүтцийн сумын эдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн дарга Бат сайхан хоорондоо нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд бэлтгэл хоорондоо байр сайхнаар урилгаар оролцлоо. Баярын ажиллагаанд зориулж урлагийн тоглолт боллоо. Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам болон Улаанбаатар хот дахь шинжлэх ухааны соёлын төвд агуу их орны дайн эхэлсний 85 жилийн ой Холокостын хохирогчдыг дурсах өдөр зориулсан үхэлтэй бүжсэн гэх содон нэртэй орон сайхны киноны нээлт болж Монгол үзэгчдэд төлөөлж буй гэжээ. Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны цэрэг агаарын цэргийн атташе хошууч генерал Петрунийн үед агуу их орны дайныг нүдэрээ үзээгүй ч тэр аимшигт он жилүүдэд амьдарч байсан өвөг дээдсээ иргэн дурсах онцлох мөч тохиож байна. Энэ дайны хор уршиг өнөөдөр Оросын холбооны улс даяар хүн бүрийн сэтгэлд хадгалагдсан үлдсэн. Эх орны дайн эхэлсний 85 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ ноён дайнд амь өргөдсөн болон энэхүү дайныг гэрч болж өдгөө амьдарч буй хүмүүст хүндэтгэл үзүүлэх санам дурсах үйл явдал болох юм. Энэ кинон ийм эмгэнэлт явдлууд дахин битгий давтагдаасаа гэсэн санамж өгөх агуулгаар бүтээгдсэн байна гэж киноны нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлов. Арга хэмжээний хүрээнд кино зураг авалт хийсэн газрыг нэг Омск хоттой холбогдсон тус киноны найруулагч болон жүжигчид уран бүтээлчтэй цахим уулзалт хийлээ. Киноны нээлтийн арга хэмжээнд урилгаар Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн төлөөлөл Жаргал сайхан, Цэнт суран, Дүүрэн жаргал, Алтан чимэг, Бат орших нар оролцлоо.
шүтэн болсон мөнх тэнгэр эзэн хаан Чингисийн эренхлэн шүтсэн үндэсний үзэл Монгол бахархал соёл иргэншил зан үйл ёс заншил дэг журмын цогц тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж шүтэж ирсэн мөнх тэнгэр үзэл зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө өөрийн ухамсар дамжуулаад зориулж байгаа нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэйчүүд удган дараа танилцуулж байна. Энэхүү 2025 оны шилдэг нийгмийн зүтгэлтэн удган түшээдэд Монгол Оросын холбооны улсын Тува, Бурят, өөр Монголын улаач эмэгтэйчүүд хамаарч байна. Монгол бөөгийн их удган Бадам сүрэн, Дархан улаан аймгийн бөөгийн хөрөлнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Оюун тул, дээд цэцгийн хуралдаан бөөгийн манлайллын хариуцсан удирдагч, Монгол бөөгийн удган Баярцаа, Хөвсгөл аймгийн бөөгийн хөрөлнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Бачаргал, дээд цэцгийн хуралдаан аймагуудын бөөгийн хөрөлнгийн хариуцсан удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Нанжаа, Орхон аймгийн бөөгийн хөрөлнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Оюун Блэг, Хөвсгөл аймгийн бөөгийн хөрөлнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Мэргэн цэцэг, Монгол бөөгийн тэргүүн удган Маахөө, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Инх Жаргал, Монгол бөөгийн удган Дүүрэн Жаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Долоон оноо, Монгол бөөгийн удган Ая оноо, Монгол бөөгийн их удган Балхааны Балжимсу Батуу явна. Монгол бөөгийн удган Бямба явна. Монгол бөөгийн тэргүүн удган Нарангаа, Монгол бөөгийн тэргүүн утган Балжин ням, Дорнод аймгийн бөөгийн хөрөлнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн утган Мэдгмаа, Монгол бөөгийн тэргүүн утган Батцол, Монгол бөөгийн тэргүүн утган Үлзий сайхан, Монгол бөөгийн тэргүүн утган Солонгоо, Орхон аймгийн бөөгийн хөрөлнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн утган Баасанжав, Монгол бөөгийн утган Одонтая, Дорногов аймгийн бөөгийн хөрөлнгийн удирдагч, Монгол бөөгийн утган Альмаа, Монгол бөөгийн тэргүүн утган Бор, Өмнөгов аймгийн бөөгийн хөрөлнгийн удирдагч, Түшээ Оюун, Уран бүтээлч Номин, Монгол бөөгийн тэргүүн утган Цэнт сүрэн, дэд цэцгийн хуралдаан сурталчилгаа мэдээлэл хариуцсан удирдагч, Монгол бөөгийн утган Паган Морлон, Монгол бөөгийн утган Алтан чимээг Тулмааш, Мишигмаа нар тус шалгаруулжээ. 2025 онд мянган жил хэнгэгний дуу тасраагүй бөөгийн яваа Ата Таван богдын зүүн хойд талд доогийн газарт байдаг. Эргэн тойрон хадны чулуун дээр түүхээ мөхөсөн зургууд бүхий аваа их хайрхантай залбирахын өмнө бөөхөн мөргөж болцоогоо тайлдаг учиртай. Бөөгийн яванд Монгол бөөгийн дархалагдсан зайран Бат Жаргал толгойлон залбирч аймагуудаас ирсэн төлөөлөл хуур мунжгаараа дэмжин бөөлж оролцлоо. Балар эрт цагт хүмүүс өөрсдөө явж өнгөрсөн зам мөрөө ол зомог ихтэй газар амьдарч болохоор сайн нөхцөл бүхий газараа элдв тэмдэг тавьж өнөө хурч ирсэн аваа билээ. Аваанаас сэтгэн алхмын дэргэд эртний үйл явдлаад өрсөлдсөн чулуун дээрх бичээс байдаг. Чулуун дээр бичээс дүрсүүд нь нутагт маш эртнээс бидний өвгдөөс амьдарч ирснийг өгүүлдэг. Ата Таван богдын эзэдтэй уулзснаас өмнө бүх харихтаас нуугдмал энэ газар залбирэн мөргөж өршөөл яваа мэдүүлнэ. Тийхүү аваа босгосон газараа эрчим хүчний төв, онгод хямар сэргээгч тэнгэр ирэхс сүр сүлдтэй холбоо барьдаг. Ер бусын шидтэй орон зай хэмээн итгэдэг. Бөөлхийн өмнө авааны онгыг урин дуудаж газар усны эзэдийг монгол хэл язгуураар дуудан ярилцаж 9 удаа сөгдөн залбирч өчлөөн цацал өргөдөг. Шүтлэг бишрэл ёс жайг зэрэг зэндаанаас хамааран зарим 20 цэрийн ойлголт бүхий бий болсон. Монгол орны улсын манлай төрийн төлөөлөлт Алтай хааны Таван богд хайрхны залбирахад Монгол бөө 2 үе шаттай хийдэг. Монгол бөөгийн залбирал эхлээд олон мянган жил дахид залбирч ирсэн бөөгийн яванд эхний залбирал хийдэг. Энэ байршил өрнөс байдалтай зохицолгоотой юм. 2025 оны 6 сарын 21-нд энэхүү тэмдэглэлийн залбирлаа хийж бөөгийн болзоондоо ирснээ мэдүүлсэн. Цааш хөдлөн Алтай хааны Таван богд хайрхан бүгд харагддаг ингэрт буудлан байршив. 2025 оны 6 сарын 22-ны өдөр өглөөний наран тэнгэрт мандах нарны залбирлыг Монгол бөөгийн тэргүүн дээд удган Бачаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Мэргэн цэцэг, Монгол бөөгийн тэргүүн удган Батцол нар толгойлон бойллоо. Алтай Таван богд хайрхан бүгд цэлийтэл харагдах ингэрт 5 хайрхандаа залбирлын бөөлөх ажиллагаа эхэллээ. Монгол бөөгийн тэргүүн дээд удган Оюун тул дараа нь Монгол бөөгийн тэргүүн дээд удган Нанжаа нарт толгойлон бойлов. Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан Монгол бөгөөд дэлхийн нийтэд түгээхэд гадаад харилцааны салбарт хийсэн ажлуудаа Алтай Таван богд хайрхандаа уншин мэдүүлсэн билээ. Өргөсөн мэдүүллийн дараа Монгол бөөгийн дархлагдсан зайран Бачаргал хуйглан тэргүүлж байсан билээ. Уул авааны тэнгэрийг тайх ёслон түүх, соёлын өв, төр төсний гүн уламжлалт шингэсэн эрхэм нандин зам үйл бөгөөд байгаль дэлхийтэйгээ зохистой харьцах, унган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой. Энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКОгийн яралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бус өвийн дэлхийн жагсаалтанд бүртгэсэн байдаг. Үйлдэлд өндөрлөж, чунцал асааж, эдээ дээлийн өнгө өргөлийг дээжээ, Алтай Таван богдын уус, хүйтэн, наран, мандал, малчин, бүргэд их хайрхтын савдад хүнд төлөвлөлөн илгээлээ. Монгол улсын ерөнхийлөгч хөрсөг ард түмэндээ хандаж
17 дугаар жавны сүрээ дарагч Микал Норонжидын мэндчилгээ дэвшүүлэх үеэр хөгсгөл урыг төрийн тахилгатай болгох зарлаг гаргасныг албан ёсоор зарласан онцгой жил юм. Хөгсөлт 2026 мөсний баярыг Бөөгийн галын тахилгыг Хөвсгөл аймгийн Бөөгийн ирэлэнгийн хамт олон үзэл бодол сэтгэл нийлэмжтэй зохион байгууллаа. Галын тахилгыг Хөвсгөлийн хүрээлэнгийн удирдагч Монгол Бөөгийн удган Баяр цоо оюун бэлгэнээр зохион байгуулжээ. Хөгсөлт 2026 мөсний баярыг галын тахилга дээр Монгол Бөөгийн тэргүүн дээд зарим Эрдэнэбаатар, Монгол Бөөгийн тэргүүн зарим Бүрөвд орж, Монгол Бөөгийн зарим Дийлгэр, Монгол Бөөгийн удган Баяр цоо оюун бэлэг дүүрэн жаргал намчин бэлгүүнээр тэргүүлж боллоо. Тэд Монгол уламжлалт ёс заншлын дагуу галын тахилгын үйлдэл хийж гүйцэтгсэн байна. Хөргөл аймгийн хатгал тосгоны Хүй толгойн урд дахь хайчин ямд хийгдэж буй Бөөгийн галын тахилга бол гадаадын зуульчид дотоодын аялагч үзэгчдийн сонирхон үздэг үндсэн арга хэмжээ болдгоороо сонирхол татдаг юм. Мөсний баярын үеэр мөсөн хотхон бөөлж буй Бөөгийн дүрсийг тодтгон хийжээ. Төрийн захиргаанд хийгдэж буй Бөөгийн галын тахилгыг зарим их мэдгч нар шүүмжлэх нь илүү үц асуудал байлаа. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командагчийн ивэлдор жил бүр зохион байгуулагддаг цэргийн андууд уламжлалт уулзалт хүлээн авалт буян тухайгийн мөсөн өргөөр боллоо. Ерөнхийлөгч хөрөлсөн хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ цэр хүний их оронч халуун сэтгэл дайчин нөхөрлөлийн илэрхийлэл болсон та бүхэн их оронч үзлийг түгээн дэлгэрүүлж үндэсний нэгдлийг баттган бэхжүүлэх нандин холбоо гэдгийг онцлон тэмдэглэе гэсэн юм. Цэргийн андууд дурсамж уулзалтанд олон нөхөд хүрэлцэн ирсэн байлаа. Тэдэнтэйгээ уулзаж хөөрөлдөх нь тэр болгон олдоод байдгүй ховор завшаан билээ. Зэвсэг түвшний хурандаа жаргал сайхан нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны анхны даргын хувьд Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын ажилтай газар дээр нь бүрэн танилцсан онцлогт төвөгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 200 гаруй удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж түүгээр хилцэх 400 гаруй асуудлыг боловсруулахад оролцсон. 21 аймаг 300 гаруй сумын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллага бүх шатны засаг дарга нар цагдаагийн хилцсийн төлөөлөгч, тасаг хилцсийн ажил, сургуулиудын үйл ажиллагаа, сумдын эмнэлгийн байдал зэвсэгт хүчний бүх анги агаараас эсэргүүцэн хамгаалах салбарууд, хэлийн цэргийн отрядууд, заставуудын байдал, төрийн хэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, хил дамнасан малын хулгайг таслан зогсоох асуудлаар үсгийн зөвлөгөөнүүдийг хийж, Оросын холбооны улстай хэлтсээр хийсэн. Монгол улсын хэлийн боомтуудын ажлыг газар дээр нь шалгаж танилцсан. Газ мэргэжлийн хяналтын байгууллагууд, лабораториуд, хэлийн боомтуудын өнөөгийн байдал, гамшигаас хамгаалах алба, онцгой байдлын хилтэс албууд, аврах ангиудын байдалтай танилцсан. Манай улсын нийслэл болон 9 аймгийн нутагт гарсан их хэмжээний ойн төмөрийг унтраах, хор хөнөөлийг бууруулах талаар 16 аймгийн засаг дарга нарт үүрэг даалгавар өгүүлэх ажлыг зохион байгууллаа. Стратегийн ач холбогдолтой бүх орд, томоохон уур хаанууд, химийн хорт бодисоор хордсон 300 гаруй газар нутагт хүрч шуурхай ажилласан. Сэлэнг аймгийн Мандал сум, Дархан ул аймгийн Хонгор сумын хөрс усанд химийн онцгой хорт бодис хэлэлцэнтэй холбогдуулан шалгалт хийсэн байв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байгууллагууд бүх хилтэс албад хорих ангиудын ажилтай тус танилцсан байдаг. Гадаад харилцааны хувьд Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Турк улс, Балгаарын элчин сайдын яамд тус улсаас эдгээр оронд суугаа технологи төлөөлөгчдийн газартай байнгын холбоотой ажиллаж олон улсын байгууллагуудын манай оронд айлчилсан зочид төлөөлөгчдийн хүлээн авч тодорхой асуудлаар санал солилцох ажлыг 80 гаруй удаа зохион байгуулжээ. Дэлхийн 69 улсын төрийн албан тушаалтнууд төлөөлөгчдөд уулзжээ. Оросын холбооны улсын үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кушиоло, Ивано, Сабольо нар төрийн дуумын гадаад харилцааны хорооны дарга Жисев, Оросын холбооны улсын гадаад хэргийн яамны Аз тивийн 1-р департаментийн захирлын үүрэг гүйцэтгэгч Виноков, Бүгд найрамдах Турк улсын үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга генерал Клинч, Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч, үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Рожангел, Бүгд найрамдах Энд улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тагнуулын нэгдсэн хорооны дарга Парадан Опиадианы нар хилцээ ярилцлаганд оролцсон. Дэлхийд гайхуулан бахархан үзүүлэх газар шороо их нутаг минь. Таныхаа төлөө дараах 9 байнгын зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Монголын нутагт байралтай үг дээдсийн үлдээсэн соёлын үнэт төв болсон бугын хөшөө бол бид хаа явсан газартаа ч бүтэн зайлбарч хамгаалтын байдлыг нутгийн төр захиргааны байгууллагад мэдээлж байх ёстой. Бугын хөшөө бол Монголын хөрөл төмөр зэвсгийн үеийн гайхамшигтай дурсгал юм. Монгол улсын нутгаас 550 орчим, өвөр байгалийн нутгаас 20 гаруй, Саян алтаагаас 20 орчим, Уулын алтаагаас 60 орчим, Казахстан дундад заадаас 20 орчим, баруун тиш Оренбург муж, Кавказ, Украин, Эльба гол хүртэлх нийт 10 гаруй олджээ. Манай нутагт хөрөл зэвсгийн үед амьдарч байсан овг аймагуудын урлагийн гайхамшигт дурсгал, буган дурсгал манай хөрш өвөр байгаль
Тува Алтайд нэлээд дэлгэрч баруун дэш Казахстан, Дундад Аз, Умард Кавказаар дамжин зүүн Европ хүртэл тархсан байна. Дээрх баримтаас харахад буган хөшөөний дийлэнх олонх нь Монгол тургатны өлгийн төв нутаг Монгол улсад оршдог нь харагддаг. Ган болдон 1970 онд Хөвсгөл аймгийн Улаан улс мөн төрсөн дарахад үндэстэй юм. 2002 оноос Монгол улсад бөөгийн зан үйлийг дэлгэрүүлэх хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж 2013-оос Монголын бөөгийн нэгдсэн эвдлийг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн анхлан байгуулахад удирдагчаар нь сонгогдсон өнөө хүртэл ажиллаж иржээ. Энэ хугацаанд олон зуун бөө нарт Монгол бөөгийн уламжлалт зан үйл уламжлалыг таниулахад үлгэрлэн манлайлж ажилласаар байна. Ган болдон улсад бөөгийн зан үйлийг дэлгэрүүлэх, бөөгийн шүтлгийг түгээхэд түүний хоригдлуулсан туршлага, олон түмнийг өөрийгөө хүрээлүүлэн хамтран ажиллах, биеэ дайчлан ажиллах чадвар нь Монголын бөөгийн нэгдсэн эвлийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар сонгон ажиллах үндэс болсон байдаг. Монгол улсын хоймор болсон Хөвсгөл аймаг бол Монгол бөөгийн уг урдан тасралтгүй явж ирсэн өлгийн нутаг байлаа. Энэ аймагаас төрсэн олон арван бөөнөр Монгол бөөгийн үйл ажиллагаанд өнтэй хувь нэмэр оруулсаар ирсэн байна. Тэдний нэг нь Монгол бөөгийн их зарим Ган болд юм. 2013-2015 онд Баян аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой бол жаргалтхан хайрхны нэгдсэн их тахилгад Хөвсгөлийн бөөнөрөө ахалж оролцсон бол улсын тахилгыг толгойлон бөөлсөн. 2014 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгын удирдсан зохион байгуулсан нөлөө нэр хүнд бүхий бөөгийн манлайлагч удирдагч байсан. Улаанбаатар хотын Монгол үндэстэн баатруудынхаа хөнтөлийн цогцлбөрийн шав тавих нээлтийн ажиллагаанд удирдах оролцсон. Мөнх тэнгэрийн сургаалыг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн буугалсны 2223 жил Монголын тэнгэрийн улаач нар нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол тургалтын нэгдсэн их хуралдааг зохион байгуулахад идэвхтэй оролцсон. Ийхүү Монгол бөөгөө түүхэн уламжлалт дэг жаяг Монгол бөөгийн ёс зүйгээр хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их бөгөөд зайран Ган болдон удхан зайран нар сүсгтэн олны дэмжлэгээр бөөгийн шүтлэгээ Монголын соёлын бишт бос өвийг дэлхийд сонирхдаг хэмжээнд таниулахаар ажиллаж ирсэн. Ган болдон Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбогдлолтой толгомдсон олон асуудлыг шийдвэрлэхэд шуурхай чанартай, манлайлан гүйцэтгэдэг манай нэн тэргүүний ажилтан байсан юм. Түүний ажил хичээнгөө зүтгэлийг унж Баян аймгийн засаг даргын тамгын газрын жуух хүчиг, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн мөнх тэнгэрийн төлөө 7 одон, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн хүрэл шонхор, мөнгөн шонхор, алтан шонхор медалаар тус шагнагдсан Монгол бөөгийн их зарим Ган болдон мөнх тэнгэрийн сургаалыг түгээх Монгол бөө хөгжүүлэхэд ажил үйлсээрээ шалгаж 2014 оны шилдгийн шилдэг нийгмийн зүтгэлтэн зайрангаар шалгарч байжээ. Бөөн нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгтийн амьдралд өдөр тутамд тус дэм үзүүлж байдаг тэнгэрийн элч нар үлээ. Олон бөө ер нь аймагуудаас ингэ цугларч байсан маш ховроо гэж. Ер нь бараг л анхдагч гээд тэгээд Хөвсгөлийн одоо дарахад бөөнөр байдаг юм уу, өөр одоо галт байдаг юм, шинэдэрч байдаг юм уу, Баян зөрөгч байдаг юм уу, аль сумдынх нь байсан бид нар ерөөсө заллагаар очиж бөөлдөг байсан. Одоо тэр голынх нь хүмүүсээ заалал бид нар очиод бөөлдөг. Ер нь дарахад бөөнөр нь хамгийн багтаал хийдгэл байсан л да. Тэгээд ер нь зөвхөн Монголын бөөнөр бас эвлэлд нэгдэх нь чухал юм уу гэж энэ үйл ажиллагаанд би бас идэвхтэй бас оролцож байгаа юм. Бас